Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн ирээдүг та хэрхэн харж байна вэ? Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай болон засгийн газрын тусгай сангийн хуулиар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 2030 он хүртэл жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10%-ийг хуваарлана гэсэн заалттай. Энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтын дүнгээс үзвэл 2030 он гэхэд сан маань бараг 2 их 80 төгрөгийн их усүртэй болсон байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл санхүүгийн хувьд төрөөс дахин дэмжлэг авахгүй мөнгөө өөрсдөө эргэлдүүлдэг санхүүгийн корпорац болно. Тиймээс удирдлага нь төр олон нийтийн байгууллагын төлөөлөл орсон ил тод үр ашигтай гээд Норвегийн баялагын сан, Японы тэтгэврийн хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар ажиллах замаар жижиг дунд бизнесээ байнга тордох нөхцөл бий болно. Тэр үед уг сангийн зээлийн нэлээд том орон зайг стартапууд эзэлсэн байх болов. Харамсалтай нь 2020 оны төсөвт улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10% байтугай нэгж төгрөг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд хуваарлаагүй атлаа 900 тэрбум төгрөгийг зөвхөн тэтгэврийн зээл тэглэхэд зориулж байх юм. Харин засгийн газрын 159-р тогтоолоор байгуулах жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт санхүүжилт олгох чиг үүрэг бүхий жижиг дунд бизнесийн корпорац дээрх 900 тэрбумаар санхүүжүүлсэн бол ажилгүйдэл ядуурлыг бууруулахад том хөрөнгө оруулалт болох байлаа. Харамсалтай. Холбооны үйл ажиллагаанаас онцлох ёстой бас нэг зүйл бол жижиг дунд бизнес эрхлэгчдийг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө сайжруулах зах зээлтэй холбосон явдал. Энэ боломжийг мөн л өмнө нь жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчид биш дарга нар хүртдэг байсан гэх юм билээ. Бид сүүлийн 3-4 жилд холбооны үйл ажиллагаанаас онцлох ёстой нэг зүйл бол жижиг дунд бизнес эрхлэгчдийг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө сайжруулах зах зээлтэй холбосон явдал. Энэ боломжийг мөн л өмнө нь жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгчид биш дарга нар хүртдэг байсан гэх юм билээ. Бид сүүлийн 3-4 жил баялаг бүтээгчтэй дэмжиж Гуанжуу болон бусад үзэгсэлэн яармагт тогтмол оролцуулж байна. Тухайлбал Гуанжуугийн Quantum Fire бол Европын үйлдвэрлэлийн ноу-хавтай чанартай тоног төхөөрөмж худалдаж авах боломжтой. Европууд өөрсдөө ч тэнд маш олноороо очдог. Гуанжууд дэлхийн үйлдвэрлэлийн оюуны өмч төвлөрч асар том потенциалтай болсон учраас Европ гэлтгүй олон орны үйлдвэрлэл эрхлэгч бизнесмен очдог. Америк нэгдсэн улс Хятадын дунд өрнөж буй худалдааны дайнч гэсэн оюуны өмч технологийн давуу талаа алдахгүй төлөө хөрсөлдөөн шүү дээ. Үүний илэрлэл нь импортын татвараар дамжиж гарч ирээд байгаа юм. Тиймээс өндөр технологи шингэсэн хямд үнэтэй хүчин чадалтай үйлдвэр тоног төхөөрөмжийг бид Европт судлахаас илүү Гуанжууд очих нь хямд өргөн боломжтой гэж үзсэн учраас идэвхжүүлэх үр дүнг нь сурталчлах замаар тогтмолжуулаад явж байна. Монгол улс шинэ үндсэн хуульда социализм ч гээгүй, капитализм ч гээгүй, либерализм ч гээгүй зүгээр л хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлон хөгжүүлнэ гэж заасан. Одоогийн улс төрийн эргэн тойрны ирээн бараан явдлууд бидний байгаа царай, баян хоосны ялгаа, авилга хээл хахуул, ядуурл, ажилгүйдэл газар авсан хулгай ба лөөвөр, гурван мэхлэлт нийтийн өмч болоод улсын эрх ашигыг хөсөрдүүлэх ажиллагаа, төрийн албаныг худалдах, арилжих ирээ цээргүй байдал гээд он удаан хугацаанд засаж залруулж чадахгүй, мэдэхгүй, бас хүсэхгүй асуудлууд манай үндсэн хуулиар тунхаглан зарласан мөнөөх зорилготой маань нийцэж байна уу гэвэл үгүй гэсэн хариулттай байгааг эмпирик судалгаа харуулж байна. Дээрх сүрг үр дагавруудыг неолиберализмын алдаа дутагдал гэдэгт олон хүн эргэлзэхгүй. Неолиберализмын үр дагаврыг 30 жилийн дараа эргэж харахад Монгол улс маань хагас социализм, хагас феодализм, хагас ардчилсан өнгө аястай нийгэм болжээ. Энэ дашрамд зориуд хэлэхэд 1960 оны Япон, 1980-ад оны бүгд найрамдах Солонгос улс, 1990-ад оны Хятад, 2000 оны босго алхаад хөгжил нь бидэнтэй ойролцоо төвшөнд байсан өдгөө биднээс эдийн засгийн хөгжлөөр төрүүлсэн Оросын холбооны улс, Узбекистан, Вьетнам, Азербайжан замналаа яаж өөрчилж буйг анхаарах хэрэгтэй. Тухайлбал феодализмын талаарх түгээмэл ойлголт нь хоцрогдсон хөдөө аж ахуй, бүдүүлэг уул уурхайд ноёрхлоо тогтоосон сурвалжид баячууд төр засгийн эрхийг үе залгамжлан барьж эдийн засгийг бүхэлд нь хяналтандаа авахын зэрэгцээ тэдний эрхшээлд ор тэгш бус байдал бүхий нийгмийн байгуулалт бий болдгийг Норвегийн судлаач Марина Каприни, Америкийн эрдэмтэн Марта Хиггинс нар тал талаас нь нотлож баталсан байдаг. Түүнчлэн орчин үед феодализм шинэ хэлбэрээр бий болоод байна хэмээн үзэж иймэрхүү шинэ хэлбэрийн феодалын засагтай улсуудыг неофеодализмын улсууд гэж тодорхойлсны дотор Монгол гэж нэрлэгдсэн байна.
Үе үеийн засгийн газруудын зүгээс нийтийн өмч бөгөөд эдийн засгийнхаа гол салбарыг уулуурхаа гэж одоо хүртэл буруу тодорхойлсоор байна. Ямар юмыг өмч, юуг эдийн засаг гэж ойлгох вэ гэхээр өөрөө өөрийгөө нөхөн төлдөг, аж үйлдвэрлэлийн шинжтэй байнга үр шимээ өгч байдаг, нийгмийг тижээж тэтгэх агуулгатай баялаг бүтээгчдийн үйл явцыг өмч гэж ойлгодог. Газар тариалан, үйлдвэрлэлийн хэрэгсэл, жижиг дунд үйлдвэрлэл, сүргийн эргэлт бүхий, мал аж ахуйд нэмэгдсэн өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг эдийн засаг гэж ойлгох ёстой. Харин уулуурхаа бол өөрөө баялаг бүтээдэггүй. Боловсруулалтанд ороогүй ашигт малтамлыг хамгийн ойр зах зээлд нийлүүлээд эцэстээ түүнийхэн хараат болох улс төр худалдааны алдаатай бодлого болдгийг бусад хөгжиж буй ядуу буурай орны сөрөг сургамж харуулж байна. Хамгийн утгагүй нь уурхай нөөц хомсдоход тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгд ажилгүй болж хоцордог. Тиймээс улсаа хөгжүүлэх гэвэл үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг болтлоо хөгжөхөөс өөр арга байхгүй юм. Хүндрэлтэн хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед бидэнд шинэ үзэл бодол, шинэ сэтгэлгээ үнэхээр хэрэгтэй. Бид бүхэн ямар нийгэм байгуулах гээд яваад байна вэ гэдэг асуултанд зөвхөн монголчууд ч биш, хүндрэлтэн төөрчгсөн яваа. Шүн төөрсөн бол хаашаа явхаа үүр цайхаар баримжаална. Хаана ямар нийгэмд, хаана амьдраад байна гэдэг хинт ч ойлгомжгүй байна. Америк, Франц, Герман, Оросын холбооны улс, Хятадын иргэдийн хинээсэн ч асуусан ямар нийгэмд амьдарч буйгаа философийн хувьд үнэндээ яг таг мэдэхгүй. Харин ямар улсын иргэн гэдгээ л сайн мэднэ. АСЕАН дэлхийн ертөнц тогтворгүй түгшүүртэй байдалд орж байна гэсэн. Энэ бол их зөөлөн хэлж буй үг. Ийм нөхцөлд бага буурай Монгол улс шиг үндэстнүүд яаж тисэж үлдэх вэ гэдэг асуудал хүссэн хүсээгүй босож ирнэ. Өөрөөр хэлбэл хоёр хөршөөсөө хараат байхгүй тулд бид өөрсдөө үйлдвэрлэж, бас ажиллаж, хөдөлмөрлөж сурах хэрэгтэй. Ийм зүйлд бэлтгэлээ хангасан байх ёстой. Бидэнд 3 сая хүний зах зээл хангалтгүй. 3 тэрбум хүний зах зээл бидний зорилго байх учиртай.